тавталгаа төлшийнхэн Улаанбаатар хотынхан яг бос зогсож байгаа дуучлаараа бидний буруу 700 үнэ бурхны оронд явуулсан. Олон мянган хүүхдүүдээ энэ хорвоогийн бодгийг харуулж чадаагүй явуулсан. Гэт хаад ингэж нэг уучлалтай гуйсан дээр хөө. Түрүү энэ амар төвшин дараагаас хэлж штэ. Уу шиг шүүж чадахгүй шууд цус руу орж байгаа гэд яриад штэ. Тэгээ энэ мэдлэг чинь болохгүй байна гэд яг амаараа яриа сууж штэ. Тэг наатаханд уучлалтгүйгээд болчих л тоо. Та юм блэ? Нөгөө технологийн дарга те. Одоо 20 оноос тантай уулзж байна. МНС энэ төлшний стандартыг өөртөө зориулж та баталсан. Өөртөө зориулж шүү. Олон улсын стандартуудыг ерөөсөө хараагүй. Зөвхөн өөртөө зориулсан. Яг зүгээр үнэхээр одоо уулын асуудал нь манай ажилтнуудын байнгын ороосын тавталгаа төлшийг хэнд шалгах ажлын хэсгийн юм дээр ярьж байсан. Тэгээ сүүлдээ үйлчлэлт рүү ороод тавталгаалаараа явж байгаа болохоор одоо асуухасаар аргагүй байдалд ороод байна. Ихтэй гүшүүнээ энэ тавталгаатай холбоотой та бараг бүр юм сонсгол хиймээр юм шүү. 32 гишүүн гарын үсэг зураад сонсон шүү дээ. Анханасаа энэ стандартаар алдаатай байсан. Анханасаа асар их хэмжээний мөнгө хугаалж явсан. 3 үсэгтэй компанид зориулсан ажлууд хийгдсэн. Үнэн шүү дээ. Тавталгаа төлшийн очоод инженерүүдтэй уулзахаар энэ гал түлжил байвал энэ утаа гарч ил байвал бид нар хордож гэнэ гэж хэлдэг үстэй. Хорцорч байх болно гэд. Тэгээд технологийн шийдлүүдээ өөр болохгүй л ш танаас одоо хүртэл. Тэгээд дахиад бөө юм ярьсан. 100-аас солино гэж баахан мөнгө идсэн. За сайжруулсан төлш гэж баахан мөнгө идсэн. Үнэн шүү. За тэгээд дээрээс нь танаас одоо газ гэж түрүүн баахан зунжангаа солиорлоо. Ямар ч боломжгүй асуудлыг ярьсан. Одоо дээрээс нь ингээд хагас кокс нүрс хятадаас 226 тэрбум төгрөгээр авна гэд ичхгүй яриа сууж та Монгол хүмүүс шүү дээ бид нэр. Та хэд босч ирээд нэр уучлаарай гэж болчих л тоо. Айгу инээдтэй биш те ингээд залуу хүмүүс адилхан. Дахиад ингээд олон монголчуудыг олон улаанбаатарчуудыг хордуулаад алах гэдэг юм. Одоо болио л доо хэдүүлээ. Утааны сонсгол дээрээс бүх нийтээр л ярьсан шүү дээ. Тэг ямар шийдэл байхгүй. Өнөөдөр та 3 номер захирал шийдлээ гаргаад хэлэх хэрэгтэй шүү. Энэ бүтэхгүй юм байна. Яг бид нар ингээ монголчуудыг алаад байна. Тэгэхээр хэдүүлээ болио та нар станцаа бариад чадвал чад нэг бол сэргээгдэхээр яваад энийг шийдвэрлэгээд зөрөгтэй шийдвэрүүдэд таанаас хэлэлтэй. Улаанбаатар хот дээр тэр олон улсын нөвдөө хамтарч баахан энтентхийн дүүргүүдэд тэр 3 кВт-ийн сэргээгт гэрчим хүчний асар хэмжээний мөнгө үрсэн, эдэн дүүрг үрсэн. Үрдүн чи юу гарсан? Тэрийг хэлээд өгч. Би нэг 5 айл дээр туршаад үрдүн гаргачаад байна ядаж. Одоо нэг хороо гудам сумаар нь баг туршд юм яа тийм танаас өмнөөс тэрнийхээ үр дүн хэлчих. Тэгээд түрүүний 2-3 асуултанд хариулж. За би түрүү та бүхэнд бас хэлж ийсэн тийм ээ. Энд ч хэдүүлээ нэг л зорилготой байгаа. Улаанбаатар хотын агаарын чанарын асуудлыг хэдүүлээ шийдэе. Энэ чанарын асуудлууд ингээд яа гэгээд. За Улаанбаатар хот маань бол дундын болон алсын бодлого нь бол газ руу, за дээрэс нь бол цахилгаан руу шилжих. Сэргээгт гэрчим хүч рүү шилжих энэ бодлогыг бол бариад явж байгаа. За тэр хооронд нь бол 5 дугаар цахилгаан станцын байрлал, бөөрөлжүүдийн өргөтгөл бид нар бол одоо энэ ирэх өвөл яг юу төлөх вэ? 2 сар хагасын дараа яг юу төлөх вэ гэдэг асуудлыг бол ярьж байгаа гэж ойлгож байна. За тийм болохоор нийт манай Улаанбаатар хот 172 мянган өрх бол ингээд нүүрс төлж байгаа. За тэр нь бол одоо бид нар энэ мидлингийг алтаар холсон ч гэсэн энэ дэвшилт бол гарахгүй. Энэ бол дээд зэгтээ бол тулцсан. Инээс дээш явах нь бид нар бол 95% буюу түүхий бүтээгдэхүүнээс солио. Түүхий бүтээгдэхүүн бид нар хагас коксоор солио. За энэ бол эрдэм шинжилгээнийхэн ч гэсэн биднийг зөвлөж байгаа, эрдэмтэд зөвлөж байгаа, лабораториуд ч гэсэн шинжилгээний хариуг гаргацсан гэж явж байгаа. Хагас кокс. Тэгээ энэ харьцуулт нь юм түлжил байгаа бол мэдээж утаа гарна. Харин одоо гэхдээ харьцуулт одоо хэдлээ яг буцаад мидлинг рүүгээ явах юм бол яг өнгөрсөн жилиг шиг. Одоо жишээл мидлингийн тоосон цэр нь хоёулаа сая ярьжсэн нөгөө нэг уушгаа шүүгдүүч 157 гарч байгаа. Тань тий. Үгүй харин тий. За сэргээгт гэрчим хүчээр бол нийслэлээс бол мөнгө гараагүй. За энийг нэгдсэн үндэсний байгууллага UNDP-гээс бол нийтдээ Улаанбаатар хотод 45 айл дээр бол өнгөрсөн жилээс хойш турш эхэлсэн. За энэ дээр нь бол энэ жилээс бол өнгөрсөн жилийн гарсан алдаануудын засаад сайжруулах ажил бол хийгдэж явж байгаа. За энэ ямар ажил гэсэн юм бол нөгөө цахилгаанаас эрчим хүч сэргээгт эрчим хүч нь бол зөвхөн нөгөө пара халааж чаддаг, өвөл хүчин чадал нь хүрдэг, батарейг хадгалж чаддаг. Нөгөө айл чи хоолоо хийх болохоор
буцаад захилгаан руугаа төвийн шугам руугаа залуулдаг, эсвэл буцаж нүүрс түлж хоолоо идэг. За ийм энэ дээр нь бол дахиж техникийн засварууд оруулаад энэ жилээс бол дахиад чингэлтэй дүүрэг дээр ингээд 100 айл дээр бол ингээд дахиад хийгдэж явж байгаа. За энэ бол UNDP-гээс ингээд санхүүжилт нь гараа явж байгаа. Цаадлчин бол энэ жилийнх амжилттай болох юм бол дараа жилээс ингээд масс хэрэглээнд бол оруулъя гэдэг үг бол саналыг явж байгаа. Та нас тооцоол бүгдийг буруу хийсэн. 3 кВт-аар тооцсон. 5 кВт-ын батарей оргоор хийцсэн бил. Хүний өдөртөө хэрэгэлдэг эрчим хүчний нэг киловаттын тооцоолыг хийж чадахгүй танаас ингэ шийдвэр гаргаж байгаа байхгүй. Айлуудаа сонгож өгтөөцсөн танаас буруу хийж өгсөн бил. Тэг бүхэл бүтэн ийм нэг төслийг жил давнуулаад хэрэгжилж ш танаас. Одоо сайжруулна яриа сууж. Тэний ичих хэрэгтэй ш. Тэг сонгон шалгаруулсан тэр компани ч дахиад тэр 3 хэсэгтэй компани байл ш. Очоод харсан ш. Ийм арчаагүй байдалтай болохгүй ш. Бүхэл хөнгөлтөө төсөл хөтөлбөр зээл бүх юмыг нь том олигархууд хуваагаад авчдаг. Одоо 5 дахь төрөлчдөр чинь тийм л байгаа шүү дээ. Түүхэн эдий чинь цаанаас нийлүүлээд яаж татвар хөнгөлт авч байгаа шүү дээ. Нөөдөл төлөхгүй байгаа шүү дээ. Асар их мөнгө шүү дээ. Гэхдээ та залуу хүмүүс энийг зөрөгтэй хэлэлтэй. Тэгээ болиул хэлтэй хэдүүлээд хүү. Одоо жоо нээлттэй яри. За очир ут гишүүнтэй бол санал нэг байна уу? Энийг бол ямарчсан бид нэр өнөөдрийг хүртэл бол энэ Улаанбаатар хотын асуудлыг бол уламжилж ирсэн. Одоо намайг дунд сургуульд байхад л Улаанбаатарын хотыг ярьдаг байсан. Энэ явсаар 20 жил явсаар агаад бид нар дээр одоо ингээл хүрээд ирж байна. За энэ нэг нэгэндээ энэ асуудлаа уламжилдаг асуудлыг бол энэ үеэр бол ингээд дуусгая гэдэг бол гол шийдлүүдийг бол гаргаад явж байгаа. Энэ бол бид нар хамгийн гол шилжих ёстой нөгөө нэг хүн шилжилт газ цахилгаан хоёр үл энэ маш том хүнд хоёр шилжилтрүүл бид нар орж иж энэ Улаанбаатарын хотын утааны асуудал ингээ бидний толгойн өвчнөөс бол бүрэн гарнаа. За энэ нөгөө нэг UNDP-гээс хийж байгаа сэргээгдэх хэрчим их бол өөртөө компани бол сонгон шалгаруулад явж байгаа. За манайхаас бол зөвхөн саналын хилээд энэ дээр нь бол ингээд айлуудаа хамтарч ажиллаад бол явж байгаа. За энэ жилээс бол 6 кВт-ыг бол оруулж иж айруудаар бол туршилт бол эхэлсэн байгаа.